Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маш амархан аргаар амтад крем пав хийсэн байгаа. Орчсонд маань 4-5 ширхэг өндөг 150 г гурил, 1 цайны халбаг сахар, 1 чимэг давс, 125 мл ус, 125 мл сүү, 100 г цэцгийн тос орно. Бүх орц жороо доор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Одоо нэг савнд усаа, сүүгээ, цэцгийн тосоо, сахараа мөн давсаа хийгээд плитгэн дээрээ тавиад цэцгийн тосоо хайлтал нь халааж буцалгана. Ингэж буцалгаар нь гаргаад дээрээс нь гурилаа хийгээд ойролцоогоор 1-2 минут сайн хутгаж хольж өгнө. Ийм болсон зурмгаа одоо плетийнхаа дундад чимдээр ойролцоогоор 5 минут үргэлжлүүлэн болгоно. Ингэхдээ тасралтгүй сайн хутгах ёстой. Би нэгээс өсвөрсөл халдаг плетигний 5 дээр нь болгосон байгаа. 5 минутын дараа зурмгаа гаргаад нэг савнд хийгээд ойролцоогоор 3-5 минут өрөөний хэмд ингээд хөргөө тавьчихна. Одоо зурмгаа баг зэрэг миксерт жижиглээ, дээрээс нь өндгөө нэг нэгээр нь хийгээд миксернийг хамгийн бага хурдан дээр нь нийлтэл нь үргэлжлүүлэн миксердэнэ. Зурмгны өтгөн шингэн хэр байх нь өндөгний том жижигээс шалтгаалдаг болохоор том өндөг бол 4, дундаж бол 4 тал, жижиг бол 5 өндөг хэрэглэхэд болно. Хамгийн гол нь зурмгаа харж байгаа тохируулаарай. Зурмаг маань иймэрхүү байхад болно. Одоо бэлэн болсон зурмгаа ийм хушуутай кремний уутанд хийгээд шарах шүгэний листэн дээрээ ингэж шахаад өгнө. Ийм хушуу байхгүй бол кремний уутныхаа үзүүрийг хажлаад ингэж шахаж бас болно. Одоо нэг аяганд хүйт ус хийгээд хуруугаа норгоод зөвхөн дээдлийн үзүүр хэсгийг нь доошоо ингэж жиг дараад тэгшлээд өгнө. Ингээд урьдчилж халаасан шарах шүгэн дээр дороос нь 200 градуст 25 минут болгоно. Яг минут нь болохоор шарах шүгэний тагаа удаан онголгож гаргаарай. Тэгэхгүй бол агаар ороод хөөлт нь буудаг байгаа. Ийм болсон байна. Одоо ингээд хөргөө тавьчин энэ хооронд кремээ хийцгээе. Кремд маань 500 мл сүн крем буюу whipping крем, 50 г сахар, 1 цайны халбаг шингэн ванили буюу ванилийн экстракт орно. Одоо сүн кремэн дээрээ сахараа мөн 1 цайны халбаг шингэн ванилигаа хийгээд өтгөртөл нь миксердэнэ. Шингэн ванилийн оронд 1 ут ванилийн сахар хийж бас болно. Ингээд крем маань бэлэн боллоо. Одоо ийм хушуутай кремний уутанд кремээ хийгээд ингээд дунд нь шахаад өгнө. Мөн доороос нь нүхлээд ингээд шахаж болно. Эсвэл дундуур нь зүсээ дотор нь кремээ хийж бас болно. Яг ийм дарааллаар үлдэгдэл бүх кремээ хийнэ. Одоо дээрээс нь сахарын пудрээр чимэглээд өгье. Яг энэ орцоор ойролцоогоор 25 ширхэг гардаг байгаа. Ингээд маш гоё амттай крем пав маань бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Мөн асуух асуулт гэвэл доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.